Сүүлийн үед гарч буй кино, цуврал, бусад дэлгэцийн бүтээлүүдээс мультиверс, зэрэгцэн ертөнц гэх мэт ойлголттой бид илүү дэлгэрэнгүй танилцах болсон. Тэр тундаа Marvel-ийн хамгийн алдартай супербаатар Spider-Man-ийн өөр олон хувилбарууд буюу Spider-Verse гэх ойлголтыг илүү мэдэж авсан байх. Энэ нь мэдээж Sony Animation-ийн Spider-Verse хамгийн том хувь нэмрийг оруулсан нь гарцаагүй. Нэмээд мөн Marvel Cinematic Universe-ийн Multiverse Saga. Тэгвэл энэ удаагийн бичлэгээр 2019 онд анх цуврал болон гарч 14 бүлэг хэвлэгдэн 2020 онд зогссон хүн алзын өөр нэгэн сонирхолтой хувилбарыг харуулах манганы талаар ярих болно. Энэхүү мангаг Yusuke Osawa гэх мангака Marvel Comics-тай хамтарч зохиолыг бичиж зурсан бөгөөд үүнийхэн дараа Star Wars-ын хит хитэн манган дээр мөн ажиллаж байсан юм. Spider-Man. Бичлэгээ эхлэхийн өмнө нэгэн мэдээлэл хүргэе. 5 сарын 25-нд Улаанбаатар хотод автомашингийн өдөр болохыг мэдэж байгаа. Тэгвэл тэрхүү автомашингийн өдрөөр Univision-ийн хамтдаа жаргалтай гэр бүлийн өдөрлөг яваа хоолойгийн цэцэрлэг түрээлэнд болох гэж байгаа юм байна. Энэхүү өдөрлөгт төрөл бүрийн хүүхэлдэйн кино, сонирхолтой үзүүлбэр үзэж, төрөл бүрийн тоглоом тоглох гээд Октод аймгийн олон activity болох нэ. Тийм болохоор 5 сарын 25-нд гэр бүл, найз нөхдөөрөө гадуур салхилангаа хүүхдүүдээ эсвэл дүүнээрээ дагуулan яваа хоолойгийн цэцэрлэг түрээлэнд заавал очоорой. Одоо харин бичлэг рүүгээ орцгоё. Манга хотын гудмаар гэмт хэрэгтнүүд болон цагдаа нар машинаар хөдөлтөж буугаар эхэлнэ. Гэтэл гэмт хэрэгтнүүд гарцаар гарч байсан эмээг дайрах мөчөд тэрхүү ертөнцийн хүн аз гарч ирэн эмээг аврам тэдгээр гэмт хэрэгтнүүдийг зогсоож буугаар эхэлнэ. Энэ бол хотын хүн бүрийн хайрт жинхэнэ нөхөрсөг хөрш хүн алз байлаа. Харин энэхүү үйл явдлыг манганы гол дүр Ю Аномаи зурагтаар үзэж аав нь түүнийг хичээлээс оцрохно гэж хэлэн Ю гэрээсээ гарan явдаг. Ю бол энгийнлнийг ахлах сургуулийн сурагч. Ямар ч онцгой чадвар байхгүй. Харин тэр хичээлээ таслаж авиралтын зааланд очиж авиралтаар хичээллэх дуртай. Учир нь авирч байх үедээ л Ю өөрийн шүтэн хүн алз шигээр өөрийгөө мэдэрдэг байв. Авиралтаа дараад утсан дээрээ хүн алзын ээлжид баатарлаг үйлсийн зургийг харан алхаж байтал гудамжны мохорт түүний ангийнх нь хүүхэд Тоби хоёр залууд дээрлэхүүлж байхыг харна. Тоби ч Ю рүү нүлэмстэй нүдэрээ найдвартай хархан тэр. Харин Ю хэрвээ хүн алз байсан бол яах байсан бол гэж хэсэг бодон түүнд туслах гэсэн ч түүнийг аимшигтайгаар зодуулж байхыг харан тэр дороо зогсож юу ч хийж чадалгүй нуугддаг. Бүх зүйл болж дууссаны дараа Тоби гарч ирэхэд Ю түүнээс юу ч хийж чадаагүйдээ уучлалт гуйхад угаасаа чиний асуудал биш учраас ямар нэгэн зүйл хийн гэж бодоогүй гэж хэлэн яваад өгөв. Ю ч энэхүү үгийг сонсоод царай нь баран эргээ тартал Тоби сурагчийн үнэмлэхээ унагсан байв. Үнэмлэхийг нь авах гэтэл хогийн савны хажууд нэгэн өмсгөл хэвтэж байлаа. Ю өмсгөлийг харан маш гайхаж гэртээ аван очив. Багийг нь өмсөн селфи хийж бүрэн өмсгөлийг нь өмсөж веб шүүтрийг нь дартал жинхэнэ аалзны тор гархан тэр. Ю тэрхүү өмсгөлийг зүгээр л нэг косплей гэж бодсон ч яг үнэндээ жинхэнэ хүн алзын өмсгөл байлаа. Маргааш нь ч болж Ю хичээлдээ явахдаа ягаад ч юм өмсгөлийг зүнхэлсэн байв. Харин түүнд нэгэн санаа төрсөн нь өмсгөлийг өмсөн байшингийн дээвэр дээр зураг авах байлаа. Зураг авчихад байж байтал гудамжаар явж байсан хүмүүс аль хэдийн түүнийг харан түүн рүү даллана. Гэтэл нэгэн бүсгүй түүнийг хурдан галт төмөр болж буй хэсэгт очихыг шаардхан тэр. Амнасаа эрсдэлд оруулах уу? Хайртай баатрынхаа нэр хүндийг унах уу гэсэн хэцүү байдалд орсон Ю галт төмөр рүү очихор боллоо. Иргэн тойронд байгаа хүмүүс хүн алз ирсэнд нь баярлаж харин нэгэн бүсгүйн хүүхэд байшинт байгаа тул түүнээс аврахыг хүсв. Миний хувьд энэ хэсэг манганы хамгийн их таалагддаг хэсэг. Ямар ч онцгой хүчгүй, ердөө л нэг ахлах сургуулийн хүүхэд хайртай баатрынхаа өмсгөлийг өмсөн хичнээн айж эргэлцсэн ч шууд л тагтоорн дамжин дээш авирч тэрхүү хүүдээр очдог. Хүүхд тэврэн галан дондуур явж байшин баг багаар нуран унаж утаан дугаартаж түүний толгой эргэнэ. Өчигдрийн Тобиг аварч чадаагүйг бодон өөрийгөө зүгээр л нэг бүтлгүй амтан одоо ингээд үхэх нь гэж боттол хүү түүнийг хүн алзаа хэмээн дууддаг. Энэ мөчөд тэрхүү жаал хүн алзад ямар их итгэж найдаж байгааг харан гайхширч өмнө бодож байсан бүх сөрөг зүйлсээ мартан хүүг аварч чаддаг. Хүү ээж хоёр хүн алзад талархаж тэнд байсан хүмүүс ч хөөрөлдөн түүнийг дэмжинэ. Харин Ю баяр хөөргийг ашиглан тэндээс зүгтэн явдаг. Энэхүү үйл явдлаас хойш 5 өдөр өнгөрчээ. Харин Югийн бие одоо болтол хүндүртэй байлаа. Өөрийнхөө баатарлаг үсийн талаар постыг харан лайк дарж хүмүүсийн сэтгэлийг уншина. Гэтэл галт төмөрөөс хойш 5 өдөр өнгөрсөн ч хүн алз үгүй гэсэн нийтлэл гарсан байв. Юу ч үнтэй зэрэгцэн хүн алзыг хайцсан юм бол гэж гайхаж эхлэв. Энэ үед муу усны хоолойд симбиотод эзэмдүүлсэн нэгэн хүн амьсгадан явах бөгөөд өөрийгөө мангас биш би бол Питер Паркер гэж хэлхэн тэр. Ер нь бол хүн алз алга болсон шалтгаан Питер Паркер буюу жинхэнэ хүн алз маань муу усны хоолойд симбиоттой тэмцэж байсан явдал. Ю өглөөний цайгаа аванга Ж. Жона Джеймсний мэдээг үзэж байв. Харин түүний аав угаалгын машинд Ю угаасныг нь гайхан асууж түүний цагаан цамц ягаан өнгөтэй болчих чимээ Ю хэлв. Ю өмсгөлөө зүнхлээд гэрээсээ гарan нөгөө нийтлэлийг уншин 5 өдрийн өмнөх явдлаа санана. Авиралтын зал руугаа ортол нэгэн охин заалны хамгийн хэцүү хэсэгт авиран хүмүүст орон түүнийг дэмжиж байлаа. Тэр бол Эмма Пирсон.
Тэмцээнд бэлдэж буй маш чадварлаг авирагч бөгөөд манай үний Crash бас нэг сургуулийн охин. Заалны танилуд нь Эматай баяраа тэмдэглэхээр гүйлдэж нэгэн залуу юуг тэдэнтэй хамт явахыг асуусан ч манай хүн Питер Паркертай зарим талаараа адил зан чанартай бөгөөд юу мэдээж татгалзана. Заалнаас гарын явах үед Эма юуг дуудан түүнээс ойрд яагаад хичээлдээ ирэхгүй байгааг асуулаа. Гэвч манай хүн сандарч ээрч муран ярих гэсээр байтал Эмагийн найзууд ирэн түүнийг дуудан аван явдаг. Харин тэднийг хөдлөх үед цагдаагаас зүхтэж байсан гинт хэрэгтнүүд осолдож Эмагийн сууж байсан машиныг дээрэмдэн найзуудыг нь буулгаж Эмаг ганцаараа гин барьцаанд аван зогтдог. Юу сандран өмсөглөө өмссөн ч машинтаа зүхтэж буй хэрэгтнүүдийг гүйцэж чадахгүй тул такси барин тэдний араас хууж эхлэв. Гимт хэрэгтнүүдийн ард очиж юу тороо гарган тэдний машинаас зүгдэж урд цонхыг нь тороороо хааж Эмаг арай гэж аварч чаддаг. Харин Эма хүн алзад талархлаа илэрхийлэн тэрвэх гэтэл юу түүнээс зайгаа барьсаар байв. Харин түүний гар шархсан байхыг Эма харсан ч мань хүн тэрд ороод зүхтэн явдаг. Явах ч гэжтэй ханны наан цанд гэхүтэ. Маргааш нь бол сэрүүлэгний дунаар юу сэрнэ. Түүний бие уламлын хүндүр орсон байлаа. Харин тэр өдөр чухал шалгалттай байсан тул юу заал руу биш сургуультай явсан байв. Юугийн нуруу маш их өвдөж байлаа. Шүүгэн дэх номнуудаа унгаан яг л үгэн шиг тонгоожаад номоо түүж байтал Эма ирэн түн туслана. Энэ үед Эма шархны болтой юугийн гарыг харан сэжиг авдаг. Харин нөгөө талд Питер санаа зовсон MJ авга ихч Мэйтэй гэрт нь очин уулзаж байлаа. MJ Питерийг хэд хоног хаана байсныг асуун. Харин авга ихч Мэй түүнийг судалгааны ажилдаа гэртээ ирэхгүй байгааг хэлв. Тэдний уулзалт ч өндөрлөж MJ гадаа гарч Питер лүү залгалаа. Уцаа авахгүй гэж бодож байтал түүний уцыг хэн нэгэн авхан тэр. MJ уцаа авсанд нь баярлаж юу босныг асуухад өнөөх үл таних итгээд түүнийг битгий санаа зов. Ажил ихтэй байгаад бол удахгүй уулзах хэмээн уцаа тасалдаг. Харин уцаар ярьсан үл таних итгээд нөгөө муу усны хоолойд Питер Веном болон хөрч буй бичлэгийг үзэн харин ханаар нь Питер Паркер, MJ, авга ихч Мэй гэх мэт хүмүүсийн зураг болон мэдээллийг хадсан байв. Үйл явдал юу болон Эма нар руу шилжинэ. Эма түүнийг хүн алз эсгийг асуун харин юу үгүйсгэж байлаа. Гэтэл Эма юу гинтүүлэн түүний цүнхийг онгоолгож дотор нь байгаа өмсгөлийг харан бүх зүйлийг мэдэж авах нь тэр. Юу ангитай суун шалгалтаа өгч байлаа. Харин Эма түн рүү ширтэн юу ч түүнийг өөрийг нь сүрдүүлэх үе хэмээн айд суун. Энэ үеэр өнөөх үл таних итгээд Питерийн хэрхэн симбиоттой тэмцэж түндэ ялагдан баг багаар Веном болон хөрч буйг харан суун. Харин Питерийн ялагдахаас өмнө хэлж буй зүйл MJ байлаа. Ингиж хүн алз маань яагаад өмсгөлөө хайсан талаарх үйл явдал гарч эхэлнэ. Жинхэнэ хүн алз маань 4 цагаас MJ-ийн тоглолтыг очиж үзэн оройн хамт хоол идэхээр тохирсон байлаа. Гэвч Супер Баатар байна гэдэг хулгайчдыг барьж гудамжинд явж буй хүмүүс туслахаас эхлээд амаргүй ажил. Арай гэж амсгаа аван MJ-д баглаа цэцэг аван цагаасаа хоцрохгүй гэдэгт найдан зогсож байлаа. Гэтэл гай газар дороос гихчээр Скорпион түн рүү гинт дайрч авсан баглаа цэцгийг нь юу ч хүсвэтгэж тэдний тулаанч ширүүхэн өрнөнө. Харин MJ хувц солих өрөөнд Питерийн сүүлд бичсэн мессежийг уншин түүнийг догтлон хүлээж байлаа. Спайдерман яарч байсан ч Скорпион түүнийг тийм ч амар явуулахгүй байв. Арай гэж түүнийг ялж цагдаа нарт хүлээлгэн өгөн MJ-ийн тоглолтоор очтол тэр хэтэрхий оройтжээ. MJ ч түүнийг блоклсон байлаа. Сэтгэлээр унсан Питер гэртээ ирэн авга ихч Мэйтэй мэдлэн өөр төрсэн дуучуудангаа шалгатал J. Jonah Jameson түүнийг ажлаас нь халсан байв. Авга ихч Мэй байшингаа зарж арай жижиг байшинд орох хүсэлтэй байгаагч Питер мэдэж авна. Учир нь Мэй байгаа нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн билээ. Тийм ч учраас Питер хүн алзаас салж өмсгөлөө хайсан байв. Шалгалтч дуусч юу сургуулийн гадаа сандран зогсож байлаа. Эма түн дээр ирж нэгэн анги руу дагуулan орж түүнийг аврах үед ургацсан өмсгөлийг нь ойж эхлэв. Эма түүнийг сүрдүүлэх биш харин түүнд тусалж түүний хамтрагч байхаа илэрхийлжээ. Харин юу өөрийгөө жинхэнэ хүн алз биш учраас Эмад маш их гимшиж байсан ч тэр цагаас юу болон Эма нар үргэлж хичээлийн дараа хамтдаа сууж хичээлээ хийх болсон байв. Юуд ч энэ бүхэн гайхамшиг мэт санагдах нь мэдээж. Зөвхөн Эмач бус түүний бусад найзуудтай хүртэл хамт цагийг өнгөрөөх болжээ. Тэд хамтдаа караоке дуулан цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Гэтэл Screwball лайв стрим хийж хотын хаа нэгтээ тесрэх бөмбөг сүрлүүлсэн ба 2 цагийн дотор хүн алз ирэхгүй бол дэлбэрэхээр тохируулснаа стрим дээрээ хэлв. Screwball дохио болгож жижиг дэлбэрэлт үүсгэн хүн алзыг хүлээж бууга илэрхийлнэ. Юу маш их айж сандарч байсан ч түнд сонголт үгүй. Өмсгөлөө өмсөн Screwball-ыг хайж эхэллээ. Харин юуг хот даяараа харж байлаа. Өнөөх үл таних этгээдээс эхлээд сэлг хүртэл. Screwball өөрийн биеэр түн дээр ирж тесрэх бөмбөгийн удирдлагыг хүн алзын чихмэл дотор хийж түүнийг араас нь хүн чихмэлийг авахыг шаардна. Web swing хийж сураагүй юугийн хувьд энэ мэдээж боломжгүй зүйл байлаа. Screwball нэгэн дээвэр дээр хүн алзыг хүлээн сууж байхад юу түүний лайв стримийг үзэн галтргийг ашиглан түн дээр ирж чихмэлийг булаасан ч удирдлагыг аль хэдийн авсан байв. Screwball удирдлагыг цээжиндээ ном юугээс дахин зүгтлээ. Юу ч хийж чадахгүй байгаадаа юу маш их гимшиж байсан ч оролдож үзсээр л байлаа. Web swing хийж байшин мөргөж арай гэж Screwball-тай ойртон глайдерийн хөдөлгүүрийг тороороо хаан зогсоож чадлаа. Юу удирдлагыг авах агшинд Screwball өмсгөлөөсөө жижиг камер гарган лайв стримээ үргэлжлүүлэн түүнийг тэрэн авч өмсгөн тэр.
Юу тесрэх бөмбөгийг унтрааж, харин Screwball хүн алзад талархан өөрийнх нь хамгийн хүзэлтэй стрим босныг хэлэн тесрэх бөмбөгч хуурамч байсныг хэлэн зүгтдэг. Гэвч түүнийг зүгтах замд Silk түүнийг зогсоожээ. Биеэр нь дүүрэн хөхнөөц болсон Юу гэртээ ирж Screwball баривчлагдсныг харан жинхэнэ хүн алз иргэн иржээ гэж бодон баярлав. Гэвч Silk аль хэдийн түүний өрөөнд ирсэн байлаа. Тэд бие биенээсээ хэн болохыг асууж, Silk ч өмсгөлийг хаанаас авсныг түүнээс асуув. Харин түүний өрөөнд буй Spider-Man-ы жаацтай зураг, Ахмад Америкийн цаг, Iron Man-ы фигурыг хараад Юуг ямар ч гим хоргүй нэгэн гэдгийг мэдэн түүнийг сулдаг. Юу ч болсон явдлын талаар Silk тэлж, Silk ч мөн өөрийгөө танилцуулж, тэрээр жинхэнэ хүн алзыг хайж байгаагаа хэлдэг. Тэд дугаараа солилцож, хотод хүн алз ямар хэрэгтэй хэлж, бидний сайн мэдэх алдарт үгийг Юу хэлж өгдөг. Аюулд ороод шууд түүн рүү залахыг хэлэн Silk явлаа. Харин Юугийн утсанд Эммагаас маргааш хамтдаа авиралт хийхийг асуусан мессеж ирсэн байлаа. Маргааш нь тэд хамтдаа авиралтаа хийж, харин Эмма түүнтэй ярилцах ёстой хэлэн тэд хамтдаа Эммагийн гэрлүү явна. Түүний өрөөнд орох үед Юу сандран чичирч, Эмма ч түүнийг суулган түүнээс нэг зүйл нууж байснаа хэлэх гэж их удаан бодсноо ч мөн дурдав. Харин түүний өрөөнөөс бид Эмма хүн алзын фэн гэдгийг сэрүүлэгтэй цагнаас нь хардаг. Юугийн утсанд Silk-ээс мессеж ирэх үед Эмма Сара гэх охинд хайртай гэдгээ хэлнэ. Эмма энэ талаар хинт ч хэлж байгаагүй бөгөөд зөвхөн Юуд хэлж түүнийг хамгийн сайн найзаа болохыг хэлэн тэврэн авав. Ер нь бол манай Юуг шууд л фрэнд зончож байгаа юм. Юу харих замдаа Silk-ийн мессежийг уншдал Питерийг хамт хайх хэрэгтэй хэлж байршлаа явуулсан байв. Silk өнөөх муу усны хоолойд Питерийг хаан Юу руу саяны мессежийг бичсэн байлаа. Гэнэт түүний араас Venom дайрч тэдний тулаан эхлэнэ. Тулаан Silk-ийн талд давуутай байсан ч Silk түүнээс Питерийн байршлыг асуудал гэнэт Питерийг тэрхүү Venom-оос мэдэрч эхэлдэг. Юу байршлын дагуу очтол Silk аль хэдийн ялагдал хүлээн хүн чарахтай сууж байлаа. Юу түүнийг холооноос гаргатал Venom хотод аль хэдийн дайралтаа эхлүүлжээ. Цагдаа нар Venom руу буудахч бууны сум ямар ч нөлөөгүй. Харин нэгэн цагдаа руу Venom дайрах үед Юу өмсгөлөө өмсөн гарч ирэн цагдааг авардаг. Venom Юу руу дайрах үед өнөөх үл таних этгээд тэднийг ойроос ажин зогсож байв. Энэ бүхэн тэрхүү үл таних этгээдийн зохион байгуулсан зүйл. Галаас хүүхэд аврах, дэрэмжтээс Эммаг хамгаалах бол Venom-ын дайралтуудын хажууд юу ч биш байлаа. Гэсэн ч Юу тэмцээр. Харин симбиотод жижиг завсар гарч Питер дотроос нь удаан барьж дийлэхгүй тул хурдан зүхтахыг Юуд хэлнэ. Түүний хэлсний дагуу симбиот Питерийг бүрэн эзэмдэж, агуу их хүч чадлыг даган, агуу их хөөрөлдөн гэж хэлэн дайрч эхэлдэг. Энэ үгийг сонссон Юу түүнийг Питер гэдгийг гадарлаж эхэлнэ. Venom түүн рүү дайрсаар. Харин нэгэн машины дугуй цүмийн хонхыг зөкснөөр симбиот сул дорой болж байлаа. Үүнийг гадарсан Юу хонхыг жингнүүлж байсан ч Питерээс симбиот бүрэн салахгүй л байлаа. Харин Питер өөрийгөө хинч байснаа санахгүй байгаагаа мөн ийм мангас биш гэдгээ хэлнэ. Юу ч өөрийнхөө хулчгаар сул дорой бүтлгүй нэгэн байсан үеэ санана. Гэвч хүн алзын өмсгөл өөрт нь асар хэр зөрөг бэлгэсэн ба харин одоо өөр хинээлж гэдгийг сануулan багаа тайлж чи бол хүн алз, чи бол миний баатар гэж хэлэн түүнд багийг өгдөг. Хот даяараа багаа тайлсан хүн алзыг харан гайхширна. Энэ үед Питер өөрийгөө хэн гэдгийг санаж бидний мэдих хар өмсгөлтөөр гарч ирдэг. Өөрөөр хэлбэл симбиот түүнийг биш, Питер симбиотыг удирдах байлаа. Энэ үед өнөөх үл таних этгээд гарч ирэн хүн алзыг аимшигтай хорон санаатайсан болох төлөвлөгөөнд бүтлгүүцнийг хэлж түүний царай ил болно. Энэ бол Quentin Beck буюу Mysterio байлаа. Түүний төлөвлөгөө балсан Питер Юу хоёрыг хоёуланг нь амиараа түлхийг хийлж илүүшнээ үүсгэн тулаан эхэлнэ. Питер ч түүний чадварыг Юуд тайлбарлана. Mysterio, Scorpio, Rhino гэд бидний мэдих дайснуудын илүүшнүүдийг гарган дайрч байлаа. Аргаа барсан Mysterio MJ болон хуурахад Питер дайралтаа зогсов. Харин Mysterioгийн сүүлийн найдвар Sinister Six-ийг илүүшнээрээ бүтээх байлаа. Хэдий Sinister Six ч гэлээ Mysterioгийн илүүшнүүдтэй тулдаж сурсан Питерийн хувьд хөнгөн даваа байв. Питер ч бүгдийг ялж харин хот хоёр хүн алзын дунд дөөрөлдөжээ. Хүмүүс Юугийн зургийг дарж харин Питер түүнийг аван зүгтэж хамтдаа нэгэн байшингийн дээвэр дээр ярилцсан. Юу Питерээс уучлалт гуйж харин Питер хүмүүсийг аврах ажил нь хайртай хүмүүсийг гондоох эхлэн болдог талаар түүний хайсан өмсгөлийг Юу олсонд маш их баярлаж байгаагаа хэлэн түүнийг жинхэнэ баатар гэдгийг сануулдаг. Бүх зүйл дуусч маргааш өглөө нь Юу цонхороо хуурамч гэж бичсэн хүн алзын логог хан дээр зурж буй хүүхдүүдийг харна. Интернетээр ч хоёр дахь хүн алзын талаар янз бүрийн таамаг төвшүүлэн мэтгэлцэж байлаа. Юу Эммагийн талаар бодож өөрийг нь одоо болтол хамгийн сайн найзаа гэж боддог хэсэгтэр эргэлзэн зогсно. Гэтэл Эмма шалны мод барин хан дээр зурж байсан хүүхдүүдийг хөөж байгаа харагдав. Юу ч яран гарч харин тэднийг жинхэнэ хүн алз болон Silk нар ажиглан зогсож байлаа. Ингэж энэхүү 14 бүлэг бүхий манга маань өндөрлөдөг үлээ. Юугийн хувьд хүн алзын асар том фэн хэдийж зүгээр ч нэг хоосон фэн байгаагүй юм. Хэдийгээр онцгой чадваргүй ч гэлээ Spider-Man гэх супер баатрыг хамгийн хамтай болгож бидэнд дурлуулдаг элемент шантаршгүй байдал, юугч даван тулах эр зөрөг, агуу их хариуцлагыг хүлээх чадвартай байснараа онцлог үлээ. Нэмээд хөв хүний зан чанарууд нь ч зарим талаараа Питертэй төстэй гэмээр.
Галт төмрөөс хүүхэд аврахаас эхлээд Venom-тэй хүртэл эр зориг гарган тулдах энгийн нэгэн өсвөр насны хүүхэд юугаас өөр байхгүй лээ. Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж комент үлдээгээрэй. Мөн манай сувгийг дэмжихийг хүсвэл description хэсэгт байрлах дансаар донешн хийлгэх боломжтой. Бас subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.